Баянгол дүүргийн гэмтэргээ сурсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан. Дотоод зохион байгуулалт. Баянгол дүүргийн гэмтэргээ сурсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь 2026 оны эхний хагас жилд үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг ханган ажиллалаа. Хагас жилийн хугацаанд нийт 106 захирамж гаргаж 118 албан бичиг хүлээн авснаас 112 албан бичигт хариу өгч шийдвэрлэн 12 албан бичгийг судалж байна. Мөн 66 төлөвлөгөөд 40 төлөвлөгөөт бус нийт 106 ажил арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүллээ. Гомдол мэдээллийн нөхцөл байдал. Баянгол дүүргийн цагдаагийн газрын хэмжээнд 2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 11605 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 6284 буюу 54.1% нь гэмтэргийн шинжтэй байна. 5321 буюу 45.9% нь зөрчлийн шинжтэй байна. Гомдол мэдээллийг өмнөх оны мөн үедээ харьцуулахад 5.9%-аар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр дүүргийн замын цагдаагийн хэлтэс 2026 оны эхний 5 сарын хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 297 зөрчлийг илрүүлэн таслан зогсоож ажилласан байна. Шүүх прокурорын байгууллагын үзүүлэлт. Баянгол дүүргийн прокурорын газрын 2026 оны эхний хагас жилийн байдлаар 2147 эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан 2767 хүний хэргийг хүлээн авч 1675 хэргийг хянан шийдвэрлсэн байна. Өмнөх оны мөн үед 1962 хэрэгт яллагдагчаар татагдсан 2483 хүний хэргийг хүлээн авч 1571 хэргийг хянан шийдвэрлэж байсантай харьцуулахад хүлээн авсан хэргийн тоо 185-аар буюу 9.4%-аар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ачаал нэмэгдэж, гэмт хэргийн илрүүлэлт шалгалтын ажил идэвхжсэнийг харуулж байна. Мөн тайлант хугацаанд 573 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Санхүү төсвийн төвлөрүүлэлт. 2026 оны эхний хагас жилд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль сахиулах ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд дараах үр дүнтэй ажиллалаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдал. Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ослоос үрсэн сэргийлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж 18173 иргэнд зөрчлийн шийтгэл оногдуулж 412.6 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Хууль сахиулах, гэмт хэрэг зөрчил таслан зогсоох. Дүүргийн цагдаагийн газраас нийт 17532 иргэн хуулийн этгээдэд 714.9 сая төгрөгийн торгуул оногдууллаа. Энэ нь зөвхөн торгуул шийтгэлд оногдуулах бус гэмт хэрэг зөрчил үйлдэгдэх шалтгаан нөхцөлийг газар дээр нь таслан зогсоох, иргэдийн аюулгүй тайван амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн чухал алхам болсон юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран ажиллаж 2026 оны эхний 5 сарын байдлаар 218.6 сая төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлв. Энэхүү үйл ажиллагаа нь хуулийн биелэлтийг хангуулах, гэмт хэргийн хор уршгийг арилгах, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн. Иргэдийнхэн амар амгалан аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт билээ. Энэ хүрээнд орчны хяналт аюулгүй байдлын системд томоохон ахиц гаргаж ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Хяналтын камерын сүлжээг үргэлжлүүлэх нь. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 300 ширхэг хяналтын камерыг шинээр суйрлуулах тендер шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү ажил нь дүүргийн аюулгүй байдлын сүлжээг улам бүр өргөжүүлж, аюулгүй дүүрэг болох зорилтыг бодит ажил хэрэг болгож байна. Иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах нь. Өнөөдөр Баянгол дүүргийн хэмжээнд нийт 700 гаруй хяналтын камер иргэдийн аюулгүй байдлыг 24 цагийн турш сахин хамгаалж байна. Эдгээр камерууд нь зөвхөн гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх төдийгүй болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд гол үүрэг гүйцэтгэж, иргэдийн амар тайван байдлыг баталгаажуулж буй бодит хүчин зүйл болж байна. Сургалт сурталчилгаа нөлөөллийн ажил. Тайлант хугацаанд бид хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрх зүйн ухамсарыг дээшлүүлэх чиглэлээр дараах ажлыг хэрэгжүүллээ. Эрх зүйн сургалт сурталчилгаа. Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх соёлыг төлөвшүүлэх чиглэлээр нийт 68 удаагийн сургалт сурталчилгааны арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Хүүхэд гэр бүлийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх. Хүүхэд хамгааллын чиглэлээр 30 удаагийн арга хэмжээг хэрэгжүүлж, олон нийтийн оролцоонд суурилсан 5 нөлөөллийн ажлыг амжилттай зохион байгууллаа. Энэ нь биднийг илүү аюулгүй хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд нэг алхам ойртууллаа. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зөвлөмж. Хуулийн хэрэгжилтийг хангах, зөрчил гаргахаас сэргийлэх зорилгоор 11 удаагийн хяналт шалгалтыг хийж холбогдох байгууллага аж ахуй нэгж иргэдэд хуулийн дагуу 50 зөвлөмж мэдээллийг хүргүүлэн ажиллалаа.
Баянгол дүүргийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь 2026 оны ихний хагасжилд төлөвлөсөн зорилт арга хэмжээгээ бүрэн хэрэгжүүлж, иргэдийн аюулгүй эрх зүйн өндөр мэдлэгтэй тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд үр дүнтэй ажиллалаа. Цаашид төрийн болон төрийн бус байгууллага иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг чанар хүртээмжийг шинэ түвшинд гарган, дүүргийнхээ аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг тогтмол эрчимжүүлэн ажиллах болно.